Бурхан бол үхэгсдээс хүртэл амьлуулах чадaltaй хэмээн Авраам үзсэн бөгөөд хүүгээ тэр иймэрхүү дүрслэлээр буцаан авсан юм аа. Амен. Итгэлээр Яаков нас барж байхдаа Йосефийн бүх хөвгүүнийг өрөөгөд тайгаа тулж Бурханд мөргсөн юм аа. Амен. Итгэлээр Мосег төрөхөд эцэг эх нь түүнийг 3 сарын турш нууж байлаа. Учир нь тэр хүүгийнхээ сайхныг хараад хааны зарилгаас ч айсангүй. Амен. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн дээр гэдгийг тэр сонгосон юм аа. Амен. Итгэлээр Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египтийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх түүнийг харж байгаа мэт твцсэн ажээ. Хамтдаа уншъя. Итгэлээр тэр алгаслыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм аа. Амен. Зуршлын хүч зэдвтэй үгийг бидэнд дамжуулахаар Түмэн Дэлгэр пасторгаа урья. За баярлалаа пастортаа. За та бүхэндээ эзний өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Эзэн та бүхэнтэй хамт байх болтугай. Та бүхний амьдрал үргэлж түүний ивэл нэгүслэр бэлхах болтугай гэж ерөөё. Амен. Амен. За өнөөдөр зуршлын хүч гэсэн сэдвтэ үгийг та бүхэндээ дамжуулах болсондоо их таатай байна. Ингээд бүгдээрээ товчхон хамтдаа эзэн талархаад хамт залбирая. Бурхан эзэн минь танд баярлалаа. Та болвол дээдийн дээд, хаадын хаан, эздийн эзэн, тэмээ цорын ганц бурхан эзэн гэж үнэхээр бид өнөөдөр таныг тунхаглан магтах энэ их хивэлийг, энэ ерөөлийг та бидэнд өгсөнд баярлалаа эзэн минь ээ. Та бидэнд авралыг, эзэн та бидэнд уучлалыг, тэмээ гим нүглээ ялан дийлэх хүч чадлыг та бидэнд өгсөнд баярлалаа эзэн минь ээ. Та бидэнд сайн зуршлуудыг бий болгож, сайн зуршил, сайн дадлаар биднийг бий болгож бидний итгэлийг барьж байгуулж эзэн өнөөдрийн энэ итгэлийг бидэнд ерөөл болгон өгсөн танд баярлалаа эзэн минь ээ. Тандаа талархаж байна. Өнөөдөр энд ирсэн итгэлийн ахын дүүс нэг бүрийн дээр таны ивэл ерөөл дүүрэн байх болтугай гэж залбирч байна эзэн минь ээ. Энэ цагийг ариун сүнс та удирдах хүн бүрийн зүрх сэтгэлд эзэн та өөрийн үгийг ойлгуулж ухааруулах болтугай гэж залбирч байна эзэн минь. Тандаа талархаж эзэн Есүс таны нэрээр залбирлаа. Амен. За, Еврей номын 11:1-28. Энэ бол одоо бид нарын маш их дуртай, унших дуртай хэсэг байдаг, тийм ээ. Тэгээ ялангуяа нэгдүгээр ишлэл бол итгэлгүйгээр таалагдана гэдэг нь боломжгүй юм аа гэж, тийм ээ. Тэгээ тэр бол харагдах зүйлсийн төлөө биш, харагдахгүй зүйлийн төлөө итгэж амьдрна гэдэг бол энэ агуу итгэл юм шүү гэдгийг ингэж одоо бидэнд сануулдаг, тийм ээ. Тэгээд яг энэ итгэлийн дагуу баатрууд яаж амьдрсан бэ гэдгийг одоо хураангуйлан, тийм ээ. Нэгэсэндээ хуучин гэрэг тэр чигт нь одоо нэг бүлэгт багтаан тэмдэглэн үлдээсэн байдаг, тийм ээ. Тэгээд тэдний итгэл, тэдний амьдрал гайхалтай үр жимсээр дүүрэн байсныг өнөөдөр сая бүгдээрээ хамтдаа бас амаараа тунхаглан уншицгаалаа. Амен. За, хүмүүрт зуршил байдаг. За, зуршлыг тэгтээ хоёр ангилна. Нэг нь сайн зуршил, нөгөөх нь муу зуршил гэж байна, тийм ээ. Бид Есүс Христэд ирэхээс өмнө нөгөө 9 жорын гэдэг шиг маш их одоо алдаа дутагдал, эндэгдэлтэй ирдэг, тийм ээ. Нэг өсөндөө нэг шархтсан цэрэг шиг ингээд энэ хаалгаар ингээд орж ирдэг, тийм ээ.
Тэгээд бараг нэг ам тавих гэж байгаа юм шиг орж ирээд. Тэгээд бид нар эзний одоо итгэл үнэмшил, түүнд итгэх итгэл, түүнийг хайрлах хайр, одоо тэр бүх зүйлээр дамжуулаад түүний одоо уучлалаар дамжуулаад бид нар сэрэгдэх тийм ээ. Сэрэгдэг, эдгээгддэг, эрч хүчээр одоо цэнэглэгддэг. Тэгээд нэг гайхалтай юм нь яадаг вөхөр бид сайн зуршлуудаар амьдарч эхэлдэг. Сайн зуршлуудаар амьдарч эхэлдэг. Тэгээ өнөөдөр та бүхний дотор ямар гайхалтай сайн зуршлууд, дадлууд бий болсныг бүгдээр хамт харцгаая. Амен. За сайн зуршил бол ер нь амьдралд их тустай. Тийм ээ? Сайн зуршил амьдралд их тустай. Харин муу зуршил бол амьдралд их халтай. Муу зуршил бол маш их өвтгдөг, шаналгадаг, уйлуулдаг, тийм ээ? Сайн зуршил бол амар тайвныг өгдөг. Сайн зуршил бол нэг өсөндөө тийм ээ? Тайтгарал, тайвшрал, аз жаргал, инээдхөр, баяр баясгалыг авчирдаг. Тэгэхээр та бүхний зүрх сэтгэлд сайн зуршилууд эзний нэгүслэр бялхах болтгоо гэж ерөөё. Амен. За тэгэхээр хүн амьдралынхаа он жилүүдэд сайн ба муу зуршлуудыг ер нь бол бүтээсээр байдаг юм байна. Өхөн өгтлөө бүтээдэг юм байна. Төрхөөсөө ахуулаад өхөн өгтлөө одоо сайн ба муу зуршлуудыг бүтээж амьдрдаг юм. Тэгээд тэр зуршлынхаа үр дүнгээр хүн ер нь амьдрдаг юм байна. Амьдрдаг гэсэн үг тийм ээ. Тэгээд түүнийг яадаг вэ гэхээр бүр ирж хайдаг юм байна. Олж авдаг юм байна. Тэр зуршлуудаа ирж хайж, олж тэгээд одоо тэрийг дадал болгож бүр ингэж одоо давтан үйлдэснээр тэр нэг мэдхэд салахын аргагүй одоо тийм дадал зуршил болон одоо үйлдсэн байдаг юм байна. Тэгэхээр бид нар одоо Есүс Христэд ирэх тэр одоо түүнд итгэх тэр итгэлийн одоо авсны дараа нүд нэгдээд тэгээд өөрийнхөө тэр муу гэм нүгэл тэр алдаа зуршлын төлөө бид нар залбирдаг. Тэгээд уйлдаг, дуулдаг. Би ийм муухай хүн байсан байна гэж бид нар одоо толинд харж байгаа юм шиг өөрсдөө тэгж толдож хардаг. Тэгэхээр энэ ивэлийг юугаар боломжтой болсон байг вэ? Энэ зөвхөн эзний ивэлэр боломжтой болсон шүү дээ. Амен үү? Амен. Тэгэхээр сайн зуршлын үр дагавар бол гэр бүл аз жаргалтай амьдрах эхлэл болдог. Зарим хүмүүс өөрийнхөө зуршлыг сайн гэж бүр тулгадаг. Энээс илүү сайн зүйл гэж байхгүй гэж тулгадаг. Гэхдээ яг үнэндээ тэр үр хүүхдүүдийг одоо гэр бүлийг ахан дүүсийг ингээд цуцааж идэг. Ядрааж идэг. Ийм одоо зуршилтай хүмүүс байдаг. Гэхдээ тэрийг зарим хүмүүс эзний дотор юу гэж үздэг вэ гэхээр энэ бол зөв гэж үздэг. Сайн. Тэгэхээр энд нэг жоохон мэрэгэн ухаан хэрэгтэй байна, тийм ээ ахтуус. Жоохон мэрэгэн ухаан хэрэгтэй. Ягаад гэхээр хэрвээ таны зуршилаар хүмүүс ядарч ивэл та жоохон хойш суух хэрэгтэй байх нь шүү дээ, тийм ээ? Яаж байгаа вэ гэхээр таны зуршил тэр хүмүүст одоо яах нь вэ? Ингээ сүлжээ таарахгүй байх гэсэн үг шүү дээ. Сүлжээ нээцэхгүй байна. Ягаад гэхээр таны зуршил тэр хүмүүс таатай биш тааламжгүй зүйлийг авчираад байна гэсэн. Хэрвээ тийм болвол та аюу том анхаарлын тэмдэг тавиад миний шахаж байгаа. Миний энэ шаардж байгаа. Одоо хүүхдээ ингээд шахаж шаарддаг хүмүүс их байдаг л да. Зөв л дөө сайн. Сайн хүн болохын тулд шахаж шаардаж одоо боловсролтой мэдлэгтэй хүн болох нь зөв. Тэрийг буруу гэж хэлэхгүй. Гэхдээ ямар аргаар вэ гэдэг нь их чухал, тийм ээ. Тэгэхээр эзний мэрэгэн ухаантайгаар бид нар сайн зуршлуудыг бий болгол тэнд амар тайван байдал бий болно, тийм ээ. Тэнд сайхан зүйл ирнэ. Тэнд гэрэл хийгээ бий болох нэ. Харин бид нар олон жил амьдраад эзний дотор олон жил амьдарсан ч гэсэн бидний дотор ямарваа нэгэн муу зуршлууд ногдсаар байж л байдаг. Байж л байдаг. Заримдаа бид нар жоохон уурлаад ирэхээр тэр зуршлуудаа ил гаргадаг. Бүр цаашлаад одоо маш хэцүү зуршлууд олон биш үү дээ. Тэр юу гэхээр бүр тэрнээс гарч чадхаа байсан одоо донтсон зуршлууд олон байдаг, тийм ээ. Архинд орсон байдаг. Тэгээд ер нь бол тэр лонготой зүйл хүний амьдралыг ер нь дуусгачих тийм. Тэгээ өөрийг нь дуусгаад зогсохгүй эргэн тойронд байгаа тийм үү. Нэг өсөндөө юу гэж ярих вэ? Нэг юм километр радиусаар бодох юм бол бүр мянган километрт байгаа хүмүүс бүгднийг хамруулч тийм ээ. Тэгэж тэр муу зуршил нөлөөлдөг.
хаавыгаа увсад амьдарч байгаа хүнд хүртэл нөлөөлдөг. Бүр баян үлгээд амьдарч байгаа хүнд тэр арх уудаг хүний муу зуршил нөлөөлчдөг. Бүр төв алгасаад бүр гадаад оронд байж байгаа хүнд ч нөлөөлчдөг. Тийм ээ? Тэгэхээр муу зуршил гэдэг зүйл өөрөө их халтай. Сайн зуршил гэдэг зүйлийг эзэн биднээс хүсдэг гэж би итгэдэг. Амен үү? Сайн зуршилаар амьдр гэж бид нарыг эзэн маш өнтэйгээр худалдан авсан гэж би итгэдэг. Амен үү? Амен. Тэгэхээр үүнийг бид нар хийх ёстой. Харин бидний дотор альва муу зуршлууд ийм үр дагавартай гэдгийг бид нар бас эргэж харах хэрэгтэй байна. Амен. За, тэгэхээр Еврей 10:20 дээр зуршил болгосон итгэл нь ариун газарт нэвтрэн орох үү таалгыг нээсэн. Учир нь юу вэ гэвэл, тийм ээ? Эзэнд итгэх итгэл, түүнийг хайрлах хайр, түүний дотор байх тэр зүрх сэтгэл эзний тэр ивэл ерөөл рүү орох үг даалгыг нээсэн. Гэхдээ тэргээр ороод бид нар тэр итгэлийг зуршил болгон амьдрах ёстой болж байна. Амен. Хамтдаа бүгдээрээ Еврей Лев 17:11-ийг би та бүхэнд хэлж өгмөр байна. Тэр нь юм гэхээр бие махбодын амин цуснд байдаг. Бид нар өмнө бас ярьжсэн. Тэгээд амийн эвлэрүүлийг цус хийдгээ гэж. Тэгэхээр 10 дугаар бүлгийг бид нар бас хамт харах ёстой болно. Нэг ёсондоо хилэнцэт мэс чанараас бид цэвэрлэгдсэн. Христийн цусыг бид зүрхэндээ цацсан. Зүрхэндээ шүү бах тусаа. Зүрхэндээ. Энэ гар хөлдөө цацаагүй. Тийм ээ? Толгой дээр цацаагүй. Зүрхэндээ цацуулсан. Тэгэхээр энэ зүрхэндээ цацуулсан гэдэг энэ утга нь ямар учиртай вэ гэхээр энэ үнцэнтэй гэдгийг хэлж байна, тийм үү? Бүр очиж хамгийн үнэтэй газар цацагдсан байна шүү дээ. Зүрх рүү. Тэгэхдээ энэ цусны үн намайг өгөхөд яах вэ? Зүрх зогсоход тэр үед яах вэ? Дуусна. Тэгэхээр энэ утгыг хэлж байгаа. Зүрх рүү цацсан. Нэг ёсондоо бид нар аливаа нэгэн амьтны цусаар одоо гэм нүглээ улааж эдгэржсэн болвол яах вэ? Есүс өөрийн үн цэнтэй цусаар биднийг аврахтаа бүр зүрх рүү ингээд цацсан. Тэгээд зүрхэндээ бид толботой болсон. Эзний тэр үн цэнтэй цусыг бид нар одоо тэр цусны үн цэнийг тээсэн. Амен үү? Тэгээ энэ өхөн өгтөл үргэлжлэнэ. Яагаад би энэ одоо цусны үн цэнийг ярьж байгаа вэ гэхээр энэ их чухал. Тэгэхээр итгэлийн дүүрэн баталгаатай үнэн зүрхээр эзэн рүү ойртон очих. Энэ ивэл юунаас болсон бэ гэхээр энэ яг тэр эзний үн цэнтэй цуснаас болсон. Еврей 10:22 дугаар ишлэл дээр байна. За бүгдээр харъя. За би та бүхэнд сайхан уншаад явна. За ингэж байна. Хилэнцэт мэс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, бие ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай үнэн зүрхээр ойртон очицгоё. Амен. Тэгэхээр энэ юу вэ гэхээр энэ бол дадал шүү байх тус. Энэ бол зуршил болгох ёстой. Амен үү? Үүнийг зуршил болгоно. Хэрвээ үүнийг бид нар зуршил болгож чадвал энэ маш сайн. Таны амьдралд ийм зуршилууд бий болсноор түрүүн бид нарын яриад байгаа нөгөө сайн зуршлууд бий болж гэл. Амен. Амен. Халелуя. Тэгэхээр энэ цусны үнээр бид нар ийм эрхийг олж авчээ. Амен. Энэ хаалгаар бид нар сайхан нүүр дүүрэн орж ирж штэ. Нуруу тэнгэр орж ирж байгаа тийм ээ. Тэгээд бурхантай бүр нүүрээ харан эзэн минийгээд ажигран бид нар залбирч. Тэгэхээр энэ юу вэ гэхээр тэр цусны үн цэнээр олдсон. Тэгээд тэр цусыг бүр бидний зүрхэнд цацсан. Тэгээд усаар угаалган. Энэ баптизмын талаар нэг талаар бол ярьж байгаа. Усаар угаалган бид нар булхаад дагин шин төрөөд шин болсон гэдэг талаар ярьж байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгээ итгэлийн дүүрэн баталгаатай үнэн зүрхээр бид нар ойртон очицох. Тэгэхээр энэ үнэн зүрхээр ойртон очих энэ дадал бидний бүх амьдрал байх ёстой. Бүх амьдрал шүү дээ. Өдөр бүрийн амьдрал байх ёстой. Энэ бол сайн зуршил. Сайн зуршил. Тэгэд үүний үр дүн ямар болсон бэ гэдгийг одоо хэдүүлээ харъя. Үүний үр дүн ямар болсон бэ гэдгийг Еврей 11 дэх бүлгээс хэдүүлээ харах юм байна. За тэгэхээр
сайн зуршил гэдэг эзэнтэй зайлшгүй холбоотойгоор одоо явах ёстой болж байгаа. Бид нар одоо өөрийн бие махбодд доторх сайн зуршилаар биш. Эзнээс ирэх эзний тэр цусны үн цэнээр тогтоогдсон. Тэр эрхийн дагуу бид нар маш сайн одоо мөнхийн амьдрал руу алхаж байгаа учраас мөхөшгүй одоо тэр зуршилуудыг бий болгох ёстой. Амен. Тэгэхээр Еврей 10:22-ын яг энэ зуршлыг бид нар бүх амьдралаараа туулна. Та бүхнийг туулаасаа гэж бүр ерөөмөр байна хтас. Амен. Энэ гайхалтай ерөөлийн эхлэл шүү. Энэ сайн зуршилын эхлэл. Энэ бүр таны амьдралд дэвжин дээжлэхийн эхлэл болно гэдэгт бүр баттай итгэж болно шүү хтас. Амен. Эзэн амлсандаа заавал хүрдэг эзэн. Заавал хүрнэ. Та итгэж байна уу? Тэгэхээр яг энэ хэсгээс ухраад хэдүүлээ одоо муу зуршил руу оръё тийм ээ. Муу зуршил. Библиэлд муу зуршлын талаар нэг таагүй хэсэг байдаг. Тэр хаана вэ гэхээр 1-р Самуэль номын 2-р бүлэг дээр байгаа. За одоо хэдүүлээ харъя тийм ээ. Тэгэхээр сайн зуршилаасаа илүү муу зуршил хүнийг маш их өвтгдөг. Уйлуулдаг. Шархалуулдаг. Тэгээд амь дээр нь нэг гэсэндөө алдаг. Үхэлдэг. Тэр хүн ихтэй амьд байгаа. Гэхдээ хин нэгний муу зуршил тэр хүнийг зүгээр алж яддаг. Ингээ амьд сайхан ингээ сэрэм байгаа явж байгаа. Гэхдээ л ингээ тэр хүн өгцөө явчихдаг. Тэгэхээр муу зуршил гэдэг зүйлийн нөлөө ер нь бол үхэлд хүргэнэ. Эцсийн үр дүн үхэл. Тэгэхээр энэ талаар 1-р Самуэль номын 2-ын 11-ээс 17 хэдүүлээ харъя. За, та бүхэн утсан дээр Библи байгаа учраас зүгээр гүйлгээл харчих байх гэж бодож байна, тийм ээ. За, хэдүүлээ хараадах юм. За, энд нэг жишээ бий. За, би гарцсан уу? За, баярлалаа. За, яг үнэ. Тэндээс шууд гарах байхаа, тий. За, уншия хэдүүлээ. Ингэж байна, тийм ээ. Юу гэж юу? Тэгээд Элкана Рамад байдаг гэртээ харив. Харин хөвгүн таглж Элигийн дор эзэнд үйлчилвэ. За, Элигийн хөвгөд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд эзнийг мэддэггүй байв. Тэр үед хэн нэгэн хүн өргөл өргөх үед тахилчийн зарц 3 салаа сэрэ барин махчинаж байхад хурч ирдэг нь ард түмний өмнө зуршил болсон байв. Түүгээр тогоо сав хайрвлын тогоо ваар сав руу хатгаж сэрэнд зоогдож гарч ирсэн бүхнийг дахилж өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх израилчуудад ингэдэг байлаа. Түүнээс гадна хүмүүсийг өөх шатахаас өмнө тахилчийн зарц ирээд өргөл өргөж буй хүнд тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чансан мах авахгүй зөвхөн түүхийг авна гэдэг байв. Гарч байна уу тийм ээ? За та хэд сайхан гүйл гарчих. Би эндээс сайхан уншаадах тийм ээ. За, түүнээс гадна хүмүүсийг өөх шатахаас өмнө тахилчийн зарц ирээд өргөл өргөж буй хүнд тахилч нарт шарах мах өг. Тахилч чамаас чансан мах авахгүй зөвхөн түүхийг авна гэдэг байв. Харин хэрв тэр хүн түүнд эхлээд бүх өөх шатаг дараа нь сэтгэлдээ хүсснээ авахтун гэж хэлвэл тахилчийн зарц үгүй. Чи үүнийг надад одоо өг. Эсдэгвэс би хүчээр авна гэдэг байв. Ийхүү эдгэр залуусын нүгэл нь эзний өмнө асар их байсан агаад тэд эзний өргөлийг үл тоомсорлож байлаа. 2:34-ыг уншъя. Ингэж байна. Чиний 2 хүн. За, Элид хэлж байгаа. Бурхан эзэн хэлж байна. Элид хэлж байгаа. Чиний 2 хүн. Хофны Финехас нар тохиолдох зүйл нь чамд тэмдэг болно. Тэр 2 нэг өдөр үхнэ. Гэж хэлж байгаа. Сонирхолтой нь энэ эзний өмнө байгаа одоо тийм үү? Эзний сүмийг хариуцж байгаа тэр эрхэм хүний хүүхдүүд. Гэхдээ тэр 2 хүүхд Хофны Финехас 2 юу хийсэн бэ гэвэл энэ аимшигтай юм хийж байгаа. Нэгэсэндээ ард түмэн эзэнд хамгийн сайныг өргөөд ирж байхад тийм үү? Бүр хамгийн үнэтэй. Хөргий тэнд ядуус байгаа шүү дээ. Гэхдээ ядуусынхыг тэд тоохгүй. Юу вэ гэхээр ядуусынх болон үр тариахан төдий. Тагтаа төдийх юм баггүй юу? Гэтэл тэд тэр тагтаахан төдийхнийг бол идэхгүй шүү дээ. Тийм ээ? Харин тэд юу гэдэх вэ гэхээр тэр баячуудын авчирж байгаа тарган хонь тэр үхэр одоо тэрний бүр хамгийн сор, хамгийн шим, хамгийн дээдийг нь юу сэрэгээр хатгуулад авчирж өөрсдөө иддэг одоо ийм нүглийг тэд үйлцсэн. Нэгэсэндээ эзэнд ирэх ёстой байсан тэр үн цэнтэй зүйлээс хумсалаад төрүүлж хүртэж байгаа шүү дээ, тийм ээ?
Нэг өсөндөө одоо аавдаа ингээд хоолоо бариад хоолныхоо дээжийг барих гэж шүү дээ. Уг нь бол тийм ээ. Бид нарын Монгол одоо гэр бүлийн соёлоор бол энэ их эрхэм зүйл. Тэгтэл яаж гинөө? Хүүхэд нь булааж аваад би энийг идэх ёстой. Гэвэл юу болох вэ? Энд айгуу тийм ёс бус зүйл болж байгаас тэгэхээр хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй. Юу гэхээр чи буруу наа энийг ингэж сурна. Энийг миний хөө ингэж сурах. Миний хөө ингэж сурах ёстой гэж ингэж бид нар зааж өгөх хэрэгтэй бол. Тэгэхээр энэ хоёр хүний нүгэл юу вэ? Энэ аимшигтай байсан. Эзэнд өгөх ёстой эрхэм нандин зүйлсээс тэд төрүүлж хумсалсан. Тэгээд эзний шийдвэр юу байсан гэж? Тэр хоёр нэг өдөр үхнэ гэсэн. Тэгээд тэр хоёр нэг өдөр үхсэн. Нэг өсөндөө хийснийхаа хариуг тэд авсан. Тэгэхээр эзэн шударга. Эзэн шударгаар ажилдаг. Амен. Бид бас түүнийг хүслийн дагуу шударгаар тийм үү? Сайн итгэлийн тэмцэл буюу сайн зуршалаар бид нар амьдрах ёстой. Амен багтаасай. Амен. За, муу зуршилын үр дагавар юм байна. Тэгэхээр Библиэс харах юм бол муу зуршил яг л ийм байдлаар тэжээгддэг, тэтгэгддэг. Тэгээ сүүлийнх нь үр дүнд нь юу болж байгаа вэ? Үхэл нүрэлдэг. Сүрэл нүрэлдэг, тийм ээ. За, одоо жоохон гэгээлэг юмроо ороо хэдүүлээ. Амен уу? За, жоохон гэгээлэг юмроо оръё. За, одоо хэдүүлээ Еврей 11-р бүлэг рүү оръё. Еврей 11-р бүлгийн хамгийн нэг чухал зүйл юу вэ гэхээр ерөөсөл эзэнд итгэсэн тэр амьдралын он жилүүд. Он жилүүд. Зүгээр 1 минут секундэд тэр хүмүүс ерөөл аваагүй талаар ярьж байгаа шүү. Тэ. Тэдний бүх амьдралын турш болсон үйл хэрэг түүнийхэн дагуу эзэн хэрхэн ерөөснийг хэрхэн эвэснийг одоо бүгд харцгаая, тийм ээ. За хамтдаа явцгаая. За тэгэхээр эзэн бурханд итгэх итгэл болвол сайн зуршалаар тэжээгдэж явах ёстой. Сайн зуршалаар тэжээгдэж явах ёстой. Тэр нь юу вэ гэхээр эзний хүслийн дагуу амьдрал руу үргэлж шийдвэр гарган алхдаг байх ёстой. Амен. Амен. Эндээс эхэлнэ. Гэхдээ тэр шийдвэрүүд нь заримдаа эхлэл нь хүнд байдаг. Зовлонтой байдаг. Уйлдаг, дуулдаг. Гэхдээ хожим нь тэр итгэлийнхаа дагуу яваад үр жимсийг нь хүртсэн талаар өнөөдөр яг энэ бүлэг дээр ярьж байгаа. За хэдүүлээ харцгаая, тийм ээ. За. Зуршил болгосон итгэлийн үр дүнд биднэрт өгсөн нэг чухал зүйл бол бид гайхамшигт гэрчлэлийн эзэд болно. Амен уу? Амен. Өнөөдөр одоо хамтын тойрны чуулганд энэ гайхалтай гэрчлэлийн эзэд олон байгаа гэж итгэж байна. Амен. Баатрууд олон байгаа гэж итгэж байна. Амен уу? Амен. За хэдүүлээ Абелийн талаар харъя, тийм ээ. Абель. За 11-4 дээрээс ер нь бол Абелийн талаар ярьж байгаа. За зуршил болсон сайн итгэлийн үр дүнд үлэмж дээр тахлыг тэр эзэнд өргөсөн. Шалтгаан нь ерөөсөө л энэ. Тийм байх тусаа. Хэрв тэр мөс чанараас зүрх сэтгэлээс туйлын одоо зөвхт сэтгэлээр өргөөгүй бол тэр дахил нь юу болсон? Тааламжгүй байсан. Каиных шиг, тийм ээ. Эзэн Абелийнхийг аваад Каиныхыг аваагүй, тийм ээ. Тэгэхээр энд нэг л юм байгаа. Тэр юу гэхээр ерөөсөө зүрх сэтгэлийн хандлага буюу тэр зуршил болсон итгэл нь ямар байсан бэ гэдэг л үр дүн гарч ирж байгаа. Тэгэхээр Абель юугаараа илүү байсан бэ? Эзэнд хайртай байх зүрх сэтгэлээрээ тэр илүү байсан. Тэгээд эзэнд үнэнч байсан. Амен. Абель тэр хамгийн одоо үнэтэйгээ өргөсөн. Гэхдээ Абель үнэндээ одоо бүр үр тариа өргөсөн ч эзэнд тэр нь юу байх вэ? Тааламжтай байх байсан. Тэгэхээр энэ юу вэ гэвэл энэ бол түүний зуршил болсон итгэлийн үр жимс байсан. Тэгэхээр эндээс бид нар нэг зүйлийг ах トゥ усээ харах хэрэгтэй байна. Юу вэ гэвэл бид анханасаа бүр эхнээсээ шүү, тийм ээ. Эзэнд ирсэн тэр эхний мөчөөсөө цэвэр хариун байдлаар явах ёстойг л чухалж хэлж байгаа. Амен уу? Тэгээд танаас өгөх тэр эзэнд өргөх тэр бүх зүйл эзний өмнө ямар байна гэнэ үү? Тааламжтай байна гэдгийг. Эндээс харж байна. Тэгэхээр Абелийн итгэл болвол ийм л шалтгаан байсан. Түүнээс бид нар ухаж ойлговол Абель илүү сайныг өргөссөн мөн. Тийм ээ? Каин ч сайныг өргөсөн.
Гэхдээ энд нэг л юм байсан. Тэрийг бид нар сая тунгаалаа. Тэр бол эхнээсээ байсан түүний итгэлийн одоо зуршил болсон тэр дадал үйлдэлийн одоо үр жимс нь ингэж одоо хариуг нь барьжээ. Амен. Бид нар Йонохын талаар бас харах хэрэгтэй. 11:5 дээр байгаа. Йонохо ингэж байгаа юм тийм ээ. Тэр бол үхэлгүйгээр явлаа. Дээш өргөгдсөн. Тийм ээ. За бүгд хамт уншия. Итгэлээр Йонох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Түүнийг бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдгийнхаа өмнө бурхан таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ. Амен. Тэгэхээр Йонох бол бас л адилхан. Тэр сайн зуршил буюу сайн итгэлийн одоо тий амьдралдаа бий болгосон. Тэр нэгэн байсан. Тэм учраас эзэнд тэр таалагдсан. Таалагдахтаа бүр үхэлгүйгээр тэнгэрт өргөгдсөн. Амен. Бидний итгэлийн нууц ер нь зарим талаараа ах トゥ усаа яг нуулгүй хэлэхэд энэ шүү. Бид эзэнд таалагдъя гэж бодвол бид эхнээсээ бүр улаадаг байх хэрэгтэй. Нууж хаах юмгүй эзний өмнө суудаг байх хэрэгтэй. Эндээс нөгөө тийм үү эзэнд таалагдах итгэлийн одоо үр жимс чинь харагдаж ирлээ шүү байх гэсэн. Амен. Тэгэхээр бид нар энэ Библийн бааtruуд өнөөдөр тийм үү энэ дэлхийд байхгүй. Гэхдээ амьд юм шиг ийм л дээ угаасаа. Хүмүүс сайхан амьдраад зугаалаад сайхан наргид цэнгээд ингээд сайхан дэлхийн ертөнцийн дээр сайхан амьдраад ингээд байжсэн чинь нэг нөхрөл ингээд хөлс нь гоожоол ингээд хөөрхий нөгөө хөвгч авдраа хийгээл зуны халуунд те ингээд ерөөсөө ингээд тэгэл давирхаагаар тэр нөхсөвөө таглаад хөөрхий ингээд тэгээ тэр ямар гэж бүр агуу том. Тэгээ хүмүүс түүнийг энэ яста сонин гараа энэ мэдрэл энэ яах гэж байгаа дэлхийн төсвөрнгээл энэ нэг авдар хийгээд их энэ яста сонин гараа гэж ингэж хүмүүс ярьжсэн. Харин ноо нэг зүйлд итгэжсэн. Тэр юу гэхээр эзэн түнд яг хэлсэн тийм ээ. Би дэлхийг сүрүүлнэ. Гэтэ би чамайг сонгон чиний гэр бүлийг би аварна. Тийм ээ. Тэгээд чи миний яг хэлсний дагуу заврын дагуу чи хөвгч завдрыг бэлтээ гэсэн. Тэгээ Ноа ер нь бол бүх эрч хүч чадал хөдөлмөрөө яг үүнд шингэсэн. Заримдаа Ноа эргэлзэх шаардлага байсан үг бол бас байсан л ах. Би ер нь солиорцсон юм шиг
сайхан хоолоо гэчээ. Тийм ээ? Барагд нэг хэдэн алдар хүний амин очиж дуулах гэлээ гэж. Гэхдээ биш. Юу вэ гэхээр би Тэнгэр элч нарын өмнө дуулахаар ирсэн байхгүй. Амен. Амен. Би бүр ариунаас ариун тайзан дээр би дуулахаар ирсэн. Ирсэн байхгүй юу? Харин нөгөө хүмүүс маань мэдээж одоо улс орны алдартай тайзан дээр дуулж байгаа л да. Гэхдээ бид хэднээс бүр 1000 илүү гэж боддог. Амен. Бүр 50 илүү гэж боддог шахтаас. Амен. Амен. Тэгэхээр бид нар заримдаа эзэн талархъя. Бид нар заримдаа яг ноо шиг амьдэрдэг. Сонирхолтой. Тийм жоохон хүмүүсийн нүдээр бол юм жоохон мэдрэлгүй сонголтууд хийж амьдэрдэг. Чи одоо тэгэл бүтэнсээ өдөр болгон амраач чи одоо ямар сони юм бэ гэж ингэж хэлдэг те. Чи амралтын өдөр чи амраач. Гэхдээ би амарч. Би амрахтаа би бүр хамгийн эрхэм намдан амралт руу явж чинь. Чи чимээгүй. Яг ингэж бид нар ингэж амьдэрдэг те. Тэгэхээр яг ноо шиг. Яг ноо шиг ингэж. Тэгээ ноо бол яг л ингэж л хийсэн. Хүмүүс ингээл түүнийг ингээл хатгаал чи ийстөө чи сон янз ингээд. Тэгтээ ноо яг эцсийн үр дүнгээ авсан. Яг үүнтэй адилхан бид нар яг ингэж амьдэрдэг заримдаа. Тэгэхээр ноо шиг бүгдээр хуурай газар гарцгаая. Амен. Амен. Тэгээд нөгөө бүх сонгогдсон мал амьтад бүгд тэр тэ байгаль дэлхийг дүүргээд тэгээд дахиад хүндрэлтэн өсөж үржээд тэ ноо болвол гайхалтай одоо тэр эзний гайхамшигтай тэр одоо ажлын үр жимсийг хүртсэн хүн шүү дээ. Тэр ажлыг бүр дааж авч хийсэн тийм гайхалтай. Тэгээ тийм учраас ноо өнөөдөр одоо бидний дунд яасан яригдсаар байна. Амен. Амен. Гэрчлэгцээр байна. Амен. Тэгэхээр 7 дугаар ишлэлээр итгэлээр ноо харанхан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад энэ 1 дугаар ишлэлтэй шууд холбоотой. Бид нар 1 дугаар ишлэлийг ойлгох юм бол ногийн яг энэ 7 дугаар ишлэлтэй ингээд холбоод ойлгол нөгөө 1 дугаар ишлэлийг заримдаа ойлгохгүй байгаа зүйл яг эндээс харна. Энэ юм. Ноо ч харагдахгүй байгаа зүйлийн төлөө явсан. Гэхдээ тэр нь эцэстээ бүр харагдахын дээдээр харагдсан. Мэдэгдэхин дээдээр мэдэгдсэн. Амен. Тэгэхээр яг заримдаа бидний итгэл яг энэ шүү гэдгийг ах түсэ. Ингэж бид нар ингэж холбож ойлгох хэрэгтэй байна. Амен. Амен. Тэгээд 7 бүгдээрээ би таавд дуудаж үгүй. За, харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэлт аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхийгийг сүсгэлэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж итгэлийн дагуу зөвхт байдлын өвлөгч болжээ. Амен. За, дараагийнхыг харъя хэдүүлээ. Авраамыг харъя. За, Авраамын жишээг хэдүүлээ харцгаая. Биш нөгөө цагтаагаар л уралдах хэрэгтэй л болдог л хүндээ. Нэг тийм одоо дутагдал маань энэ байгаад байгаа шүү. Нэг цагаа нэг зэгцлэхгүй л байгаа. За тэгээд нэг 40 гараад 50 гараад ирэхээр нэг сайхан болчих واخ. Бас насжилттай холбоотой байх шүү тий. Тэгтээ мэдгүй. Нас явах тусмаа хүн их ярддаг гэсэн. Тий. Нөгөө цаг үр хамаагүй болдог гэсэн шүү тий. За амен. За Авраамын талаар харъя. Авраам болвол нутгаа орхисон шүү дээ. Тийм ээ? Бүр төрсөн нутгаа, ахан дүүсээ. Бүр одоо хамгийн үнэтэй тоглож өссөн нутгаа орхисон ба. Тэгээ нутгаа орхихдоо бас л сонин үйлдэл хийж байгаа тийм ээ? Бүх юм орхиод эзэн намайг яв гэсэн гэж явсан. Амен. Энэ бас тэгээд Авраам маш их зүйлийг тулсан. Амлалтанда хүрэхийн төлөө тэр явсныг үл явсан. Тэгтээ эзэн амлсан нутагтаа тэр харийн хүн шиг амьдэрсэн. Энэ хэцүү те. Уг нь энийг эзэн надад өгнө гэсэн. Тэгтээ тодорхойгүй байгаа гэдэг. Чи би чиний үрд энэ газрыг ерөөл болгон өгнө гэсэн. Гэхдээ уг нь одоо амьд ахуудаа авчмаар байх юм. Тэгтээ авч чадаагүй тийм. Харин Авраам яг нөгөө зүрхэндээ цус цацуулсан тэр итгэлээрээ. Тийм үү? Тэр эзний тэр үн цэнтэй тэр эрхэм нандин тэр амлалт ерөөлийн дагуу тэр нүд ажилласан. Эзэн өгөх нь тодорхой. Тэгвэл би яг энэ ерөөлийн сувгийг одоо эхлүүлсэндээ одоо эзэнд баярлалаа гэд эзнэр очсон. Тэнд зөндөө олон болж байгаа. Сараа нь төрөх болсон, хоёулаа тэнд балмагдсан.
Гэхдээ одоо чийч хөгшин, би ч хөгшин одоо энэ ч байж болох уу гэж хоёлаа бодсон. Тэнд бас тэмцэл явагдсан. Гэхдээ эзэн амласныхаа дагуу өгсөн, тийм ээ? Тэгэхээр энэ яг нөгөө нэг итгэлийн одоо алхам нь гайхалтай байсан. Тийм учраас Авраамыг юу гэдэг вүлээ? Тэр бол итгэлийн өвөг гэж. Тэгэхээр яг Авраамын энэ дадал бол олон жилийн турш тэр гисвчлэн амьдарч байгаа шүү дээ. Газраас газар руу, тийм ээ? Нүүдлэн амьдарч байгаа. Гэхдээ төрс нутгаа орхихдоо замдаа явж байхдаа баяжаад л байсан, тийм ээ? Авраамын түүхийг харуу сонирхолтой шүү дээ. Мал нь багтаж шингэхээ байгаа. Тэгээд дүүтэйгээ бүр залууд хоёулаа салахгүй болох байлаа. Чиний хөрөнгө чи ихслээ, минийх чи ихслээ. Одоо хоёулаа салъя. Хоёулаа нутаг өөр тийшээ явъя. Чи эхлээд сонго. Дараа нь би явъя. Гэж сонгосон. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал бас юм. Бид заримдаа юу ч хүү эзний өмнө гардаг тийм. Бүх юм орхиод гардаг шүү дээ. Юу ч хөө бүгдийг хаяад. Тэр алтан бурхан одоо үнтэй цайтай одоо тэр одоо тэр шашин шүтлэгтэй холбоотой бүх юм хаяад гардаг. Зарим тохиолдолд. Эсвэл зарим үн цэнтэй ажил хөдөлмөр одоо мэрэгжил боловсрол одоо юу гэдэг юм бүх зүйлээ орхиод гардаг. Бүгдийг хаяад гардаг. Гэхдээ яг Авраамтай бид нар ингэж одоо өөрсдийгөө адилтгаж харах юм бол Авраам ерөөлийн үндэс болсон шүү дээ. Амен. Тэгэхээр яг үүнтэй адилхан тэр итгэлийн одоо зуршилаар та бүхнийг амьдраасаа гэж хүсэж байна. Амен. Би эндээс та бүхэндээ уншиж өгье. За, итгэлээр Авраам өв болгон авах гэж байсан нутг руу явхаар дуудагдахдаа дуулууртай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдлгүй гарч яв. Итгэлээр тэр адилхан тийм ээ амлалтыг хамтран өвлөгчд болох Исаак, Яаков нартай хамт майханд амьдарч амлалтын газарт харийн нутагт буймит суусан гэж. Түрүү ярьсан тийм. Яг бид нар заримдаа итгэлээрээ тэгдэг. Эзэн амласан ч одоо яг надад өгнөө. Өгөх ёстой гэдэг. Гэхдээ эзэн хүсвэл дараачийн үед ч өгч магадгүй. Авраамын яг энэ итгэлээр бол тэрийг ярьж байгаа шүү багтаас. Амен. Хэзээч өгч магадгүй. Таны гуугаад байгаа тэр хүсэмжилж байгаа тэр залбирлыг тийм үү? Таны амьд сэрүүнд ч өгөхгүй байж магадгүй. Таны дараагийн үр хөвгөдөд ч өгөхгүй байж магадгүй. Харин тэрний дараагийн үр хөвгөдөд эзэн өгнө. Тэгэхээр Авраамын зуршил болсон итгэл бол яг энэ байсан. Түүний итгэл гайхалтай байсан. Амен. Тэгэхээр бид нар Авраамаас сурах зүйл маш их шүү багтаас. Маш их. Өнөөдөр энд байгаа Еврей 11 дээр байгаа энэ итгэлийн баатруудын яг энэ үлгэр жишээг бүгдээр бүр амьдралдаа ингээд 100%, 1000% ингээд одоо авъя. Амен. Тэгэд энэ жишээ, энэ үлгэрлэл, энэ одоо загварын дагуу хэдүүл амьдрцгаая. Шинээр ярьж байгаа юм биш л дээ. Ер нь бол бид нар амьдарч байгаа. Харин зарим нь жоохон ойлгоог байгаа. Тэрийгээ жоохон засаж сайжруулад ингээд одоо эсвэл алдаж онсон юм байвал тэрийгээ жоохон өөрчлөөд шинжилээд ингээд явцгаая гэдгийг та бүхнээсээ уриалмаар байна. Амен. Амен. За, энэ Авраамын хэсгээс яг олон ишлэл байгаа учраас нэг зүйлийг яриа. 13 дээр уншия. Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр харин холоос тэдгэрийг харж батлан хэлж өөрсдөө дэлхийд гадныхан ба төр суугчд гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо нас барсан билээ. Амен. 15-ыг уншия. Үнэн дээр тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд боцох боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол Тэнгэрлэг орон мөн. Тиймээс бурхан тэдний бурхан гэж нэрлэгдэхтэй ичээгүй юм аа. Амен. Бид эндээс нэг зүйлийг үзэх хэрэгтэй, бодох хэрэгтэй. Юу вэ? Бурхан биднээс ичихгүй байх ёстой. Бид заримдаа итгэлээсээ урвдаг. Итгэлээ орхидог. Тийм ээ? Харин Авраам хизээч тэр итгэлээ орхиог. Тэр яг эзний амласны дагуу амьдарсан. Саяын ишлэлээр хэлснээр буцах боломж тэдэнд байсан. Гэхдээ тэд юу вэ? Амлалтыг авахын тулд буцаагүй. Амен. Тэгэхээр бид нар эзэн амласан зүйл байгаа. Тэгээд тэр амлалтандаа хүрэхин тулд бүгдээрээ эцсийн хүртэл итгэлийнхээ амьдралаар амьдрцгаая. Амен.
Яг Авраам шиг тийм ээ. Авраамд байсан энэ чанарыг бүгдээрээ авцгаая. Гэхдээ бидэнд зөвхөрл бий болно. Бидэнд тийм ээ уналт бий болно, зовлон бий болно. Бид заримдаа ухрахыг хүснэ. Гэхдээ яг энэ Авраам яг энэ Еврей 11-ийг эргүүлж хараад энэ итгэлийн баатруудын энэ итгэлээр бүгдээрээ зоригжиж тийм ээ. Сэргээгдэж эргээд тоосоо гөвөөд тийм ээ. Урагшаа алхаж одоо амьдарцгаая. Амен. Амлалтанд хүрээд бид нар шагналаа авах ёстой. Амен. Түүндээ хүрэхгүйгээр бид нар хий хоосон хэдхэн жил амьдарч байгаа. За энэ хэрэггүй юм байна, энэ бүтэхгүй юм байна, энэ болохгүй юм байна гэд ингээд явах энэ их охиролтой биш таахтсан. Амен. Зүгээр амьдралын зарчмаар ярих юм бол их охиролтой байна. Сайхан мэрэгжил боловсрлоор хэдэн жил амьдраагүй байжснаа гинт итгэлээ орхингуудаа за би ёстой бизнесмен болно гэж гараад авчих. Эсвэл одоо би дуулна гэдгсэн чи аль хэдийн тэр нөгөө юу гэж ярьдаг вүлээ. Нөгөө яг өөрийнх нь амьдрах тэр орон зай цаг хугацаа насан дууссан. Тэгээ буцаад юу хийх вэ? За малдар гарах уу? Эсвэл за нэг газар очиж харуулын ажил хийх үү? Эсвэл за нэг газар очиж цэвэрлэгч ажил хийдэг юм уу? Харин энийг эзэн биднээс хүсэхгүй байна. Юу гэхээр Авраамд өгсөн шиг бидэнд эзэн бүр амласныхаа дагуу өгөхөд бэлэн баг. Тэрийг бид нар авна. Авцгаа яах вэ? Амен. Итгэлээсээ ухрахгүйгээр бүгдээрээ тууштай амьдарцгаая. Амен. Амен. Яг Авраам шиг. За дараа нэг харъя. За дараагийн жишээг хараад хэдүүлээ цаашаа явна. Ер нь дүгнэн. За Мойсег давчгаа явчих. Мойсег бол бид нар ер нь харсан. Итгэлээр Мойсег төрөхөд эцэг эхэн түүний 3 сарын дорж нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг хараад хааны зарилгаас ч айсангүй. Тэгэхээр энэ Мойсегийн аав ээж бас их мундаг хүмүүс. Эндээс харах юм бол тийм ээ. 3 сар нуусан. Гэхдээ өөрөөсөө өгөхөө сайхгүй. Хүүхдийнхээ сайхныг харахтаа гэж тийм ээ. Тэгээд цааш нь харах юм бол юу вэ? Тийм ээ. Итгэлээр Мойсе 90 цент хүрээд фараоны охины хүү гэж нэрлэгдэхээс татгалзав. Тухайн үеийн дэлхийн хамгийн хүчрхэг орны охины хүү шүү дээ. Тэгвэл хүний боддгоор бол тэр үнэтэй зүйтэй одоо тэр мэдлэг боловсрол бүх юмыг авмаар шүү дээ. Гэтэл харин тэрийг юу гэж үзэж юу? Бүр хог гэж үзэж. Тэргүй. Тэгэхээр Мойсе бас л жаахан тэнэг хүн багаз. Тий. Бас л жаахан тэнэггүй. За нүглийн цаг зуурын зугаанаас бурхны хүмүүсийн хамт аз үзэгдсэн дэргэдийг тэр сонгосон. За энэ ишлэлийг бид нар зүрхэндээ хадна шүү. Есүс Христийн задсан цустай хамт бүр ингээд энийг ямар нандин. Амен. Дахиад уншия гэдүүлээ. Нүглийн цаг зуурын зугаанаас бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн дэргэдгийг тэр сонгосон юм а гэж. Амен. Энэ дэлхийн амьдралын тэр өнгө төрх тэр нандин зүйл төр зурих шүү. Төр зурын зугаа. Харин бурхны хүмүүсийн хамт ад үзэгдээд мөнхийн шагналыг авахын төлөө амьдрах нь энэ бол Мойсегийн юу вэ? Түүний үнцэн байсан. Амен. Тэгээд тэр эзний амласны дагуу түүнтэй хамт тэр эзний одоо тэр ерөөл эзний хүссэн тэр бүх зүйлийг тэр авч чадсан юм шүү дээ. Амен. Цааш нь харах юм бол Христийн төлөө буруутгагдах нь Египтийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. Харагдахгүй шагналыг хараад байгаа шүү дээ. Египтийн эрдэнэс бол үдэн дээр нь байгаа. Тэр алтан зүйл мөл бүр тэр Египтчүүд бүр даагдахын аргагүй юм зүүдэг байсан билээ шүү дээ ингээд. Тэгээ тэр алтан одоо ямар ч хүнд билээ дээ. Тэгээ хүзүүхээрээ дөрөн гараараа бүр юм алтан юм цаграг магараг тэгээ бүр ингээд зүвтсэн тийм. Тэгээ ямар ч баян байсан юм тийм ээ. Тэгээ нүд болом эрдэнэсээ татгалзаж байгаа шүү дээ бүр. Энэ хэрэггүй. Энэ зүгээр төр зуурах. Төр зуурын зугааны төлөөх хэрэглэгдэх зүйлс. Харин би мөнхийн эзний тэр өгөх шагналыг би авахын төлөө энэ сонголтыг хийсэн гэж тийм. Тэгээ Мойсе гараад явсан чи цөлд өстө яасан бэлээ? Бүр өстө уйлан дуулсан шүү дээ бүр. Израильчууд ах トゥ ус бол түүнийг бүр зовоосон шүү дээ хөөрхий. Мойсе үлсээд штэ гээл тийм ээ. Мойсе уус хэрэгтэй. Мойсе чи ер нь биднийг хааш нь авч яваад одоо бид ингээд хаанаас ч юм дайсан ирээд биднийг алхахад бэлэн байгаа штэ. Чи ер нь ямар тэнэг хүн бэ чи тэр Египтийн фараоныхоо охин байж байхгүй яасан бэ гэж. Яг л юм болсон. Цөлд яг ийм л юм болсон. Гэхдээ харин Мойсе юу вэ? Тууштай байсан тийм ээ. Эзэн амаас би эзний тэр мөнхийн тэр шагналыг авахын тулд би та нарыг заримдаа ийм байдаг. Чуулганы итгэгчид мундаг одоо үйлчлдэг хүмүүс уйлан дуулан хүний төлөө үйлчлдэг. Тэгээ өөдөөс нь нулимдаг. Пүү.
Чиний надад өгсөн ерөөл гэж юу вэ? Гэхдээ л Мойсе яасан? Нулимсаа арчаал явах. Би та нарыг сүү зүгийн балаар бэлгсэн газар тавиачин шүү дээ. Чи өнөөдөр намайг хараад байна уу те? Зүгээрээ зөвхөр чи мэдэхгүй. Чиний хүүхдэд би нутаг бэлдэж байгаа шүү нөхөр минь чи гэж. Яг ингэж Мойсе амьдрсан. Харин заримдаа чуулганы хүмүүс тэгдэг. Тэр бүх зүрхээ зориулаад үйлчилж байгаа хүн рүү нулимдэг. Чи юу юм? Чи хэн байсан? Уг нь бол тэр авралынх нь амьдралд ингээ дэмжлэг, туслалт, цаа, эдгэрэл, ерөөл өөрхий бүх уйлан дуулан бүх юма зориулсан тийм ээ. Энэ чуулганы тэргүүн пастрын төлөө талархах хэрэгтэй та бүхэн. Амен. Уйлсан дуулсан. Тэгээ ямар олон хүн хөрхийн нулимссан бол те. Эмэгтэй хүн шүү дээ тийм ээ. Ямар олон хүн өрөөнд нь орж ирэл нэг эрэгтэй хүмүүс орж ирэл ингээл те. Нөгөө нэг зангаа гаргаал те ингээл. Ингээл те. Тэгээ би хажууд нэг жижигхэн сандал дээр сууж байгаа. Одоо тийм байхгүй хаа. Тэ. Одоо тиймэрхүү багс хахаа гэж. За жоохон нарийн байлаа те. Гэхдээ та бүхэн бодоор яг л Мойсе шиг шүү дээ. Ямар их уйлж дуулж, ямар их нулимс асгаруул, ямар их цаг хугацаа, эдис бүх юма зориулсан. Тэгээ өөдөөс нь хүмүүс нулимдаг. Чи хин юм. Гэл хаалга саваал гардаг тийм. Тэгэхээр Мойсе яг ийм амьдралыг сонгоод тэгээд цөлд 40 жил явчихсан шүү дээ. 40 жил явчихж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд нь Мойсе бүр тэр Канаан нутагта өөрөө бүр орж чадаагүй. Энэ ямар амар гомдол вэ те? Би бүх хэдээсээ бүх амьдралаа бүх зүйлээ Египтийн эрдэнсийг орхиод би бүр тэр нэр хүнд бүх юмаа орхиод би Канаан нутагт орох эрхтэй номер 1 хүн би мөн штэ гэж Мойсе хэлж болох уу? Болно штэ. Оо би нэг чулуу зогсны төлөө та тэр намайг одоо Канаан нутагт орох эрхээс хасч байгаа юм уу? Гэж Мойсе яриул ярина шүү дээ. Тийм ээ. Гэхдээ тэгээгүй дуулуурт. За. Тийм ээ би нүгэл үлдсэн. Тэд надаас ус уусан. Гэхдээ би уурлаад нэг хад чулуу зогссон шүү дээ. Тэгээд ус нь дээшээ ориглол тэр хүмүүс ус уугаал тэр чинь яг л болтгол юм болсон шүү дээ. Гэхдээ та яагаад ийм юмнаас болж намайг тэр нутагт орохоос хасч байгаа юм бэ гэж гомдмоор л байсан. Гэхдээ Мойсе дуулууртай байсан тийм. Би орохгүй юм байна гэж. Тэгэхээр Мойсегийн энэ үйлчлэлээс бид нар энэ чуулганы удирдагчийн одоо энэ зүрх сэтгэлийг бас хардаг шүү. Мойсе яг цөл 40 жил уйлан дуулсан. Тэгээ чуулганы удирдагч пастрын амьдрал яг ийм л байдаг. Хүмүүсийг өрөөгөөлөдөг өөдөөс нь нулимал байдаг. Нулимж байгаа хүний толгон дээр гар тавиал залбираал байдаг. Халелуя. Эзний ерөөл урсах болтугай гэл. Дотор нь байгаа чөтгөртөө би тэмцэн дуулна гал ингээл байдаг. Гэтэл хүмүүс өөдөөс нь нулимал байдаг. Тэгээ Мойсе яг л ингэж амьдэрсэн. Тэгээ сүүлдээ тэднээс болсон шүү дээ. Тэдний тэр ус мос нэхэж те бид нар өглөө дууллагаас болж Мойсе бурхны өмнө нүгэл үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр сүү зүгийн балаар балхсан нутагт орох эрхээсээ эзэн шийтсэн. За чи орохгүй гэсэн. Тэгээд Мойсе тэр холоос хараад за. Уг нь би энэ рүү орхол байсан да гэж дотроо бодсон л баг те. Тэгтэл дуулахт. Эцсийн мөч хүртлээ. Бүр эцсийн туйлын мөч хүртлээ эзэнд үнэнч амьдэрсэн. Амен. Хүн алан зодно хядна гэж хэлсэн ч эцсийн мөч хүртэл эзнийг өрөөгөө тэр хүнийг өрөөгөө л амьдэрсэн. Амен. Заримдаа Мойсегийн энэ амьдралыг Есүсийн амьдралтай яг ингэж жишиж үздэг. Есүс ч гэсэн адилхан. Өрөөй чамайг. Гэтэл чамайг алнаа. Тэ. Юдэшүүд яг ингэсэн шүү дээ, тэ. Би чамайг өрөөж гин. Гэтэ чиний дотор өөр юм байна шүү нөхөр минь. Өөрчлөгд. Надад итэг. Гэмээ улаан гэдэг л. Дотроосоо тэ би чамайг аална. Чи миний байр суурийг булаах гэдэг нь тэ. Гэт юдэшүүд тэгээд алсан. Хийсэн. Тэгэхээр ийм байдлаар хүмүүс хавчдаг, гадуурхдаг. Тэгэхээр Мойсе бол яг ийм сонголтыг хийсэн. Зарим нэг талаараа жоохон сонин хүн те. Жоохон биш бүр их сонин хүн те. Бүр яа тэр нөгөө хүн болгоныг хүсдэг эрдэнсээс татгалзаад ахтай юм. Яадаг юм бэ те. Тэр алт малт бас зүүж үзмээр л шүү дээ ч. Тэ. Би бол надад алт байхгүй шүү дээ. Нэг ч байхгүй бүр. Бас тэгтээ дотор бодож л байдаг шүү дээ. Би нэг жоохон хөөрөг мөрөгөнд бас дуртай. Бас нэг хүн болсон хань тий. Тэгээд
Ер нь бол хүмүүс ингээд нэг шунал хөсөл байгаа шүү дээ. Гэтэ тэрийг хэрэггүй гэж үзэж байгаа шүү дээ. Чуулганы пастор хүн яг л юм. Нөгөө өөрийнхөө хүсдэг амьдралын сайн сайхныг ер нь бол бүгдийг хайдаг. Хүний төлөө амьдардаг шүү дээ. Амен. Та бүхэн пастрыгаа ерөөгөөрэй. Та байнга ерөөж байгаарай. Битгий хараагаарай хүмүүсээ. Амен. Пастор ч өөдөөс чинь загнажсэн ч ойлголоо гэд дуулууртай байх тэр ч бас ерөөл. Амен. Тэр ч бас ерөөл гэж үзэж байгаа шүү дээ, тийм ээ. Өөдөөс чи юм аваа шидсэн чи юу вэ? Энэ бол цэцэг байна гэж өгүүлж байгаа. Тэ. Энэ яг тий ивэл байна гэж хүлээж аваасаа гэж хүсэж байхтайс. Амен. Амен. Тэгэхээр Мойсе маш сайн итгэлийн зуршлаар амьдэрсэн. Тэгээ түүний итгэл мянган жилд яригдана. Амен. Та бүхний зүрх сэтгэл одоо шимширч байгаа бах. Магадгүй зарим нь уйлмар байгаа бах, тэ. Тэгээ чуулганы удирдагчаас авсан ивэлдээ талархаад уйлмар байгаа. Үйл сайн байна. Тэгээд бүр пастрынхаа хоёр гарнаас чанга атгаад тийм ээ баярлалаа гэж бүр та бүхэн хэлээрэй гэж хүсэж байна. Амен. Тэгээд эсвэл гараараа ингээд гой хоол хийж ирээд тийм ээ. За алуу. Та энийг идчих. Зарим хүмүүс ингэж хийдэг байсан баг. Гэхдээ тэрийг мартсан. Эргээд сэргэ. Эргээд сэргэ. Пастор би таны төлөө залбирдаг шүү гэж хэлдэг байсан зарим хүмүүс. Тэгээ одоо болцоо. Тийм ээ. Тэргээ сэргэ. Оо пастор. Оо ийм би таны төлөө залбирч байгаа шүү, ингэж байгаа шүү, тэгж байгаа шүү. Гэт ингэж. Амен. Би та бүхний дурсамжаар жоохон аялууллаа. Тэгээд тэр дурсамжинд нэг хэд хоног амьдраад гаш төхөө. Тэ эцэг өнөөдөр та бүхэнд сануулж байна. Хэн байлаа? Хэн боллоо? Тэгэхэд хэн нөлөөллөө, тийм ээ? Эзэн гайхалтай нөлөөлсөн. Нэгдүгürt бид нар эзнийг магтах хэрэгтэй. Амен. Хоёрдугаарт түүний зарцаар дамжуулж бид өргөцсөн гэдгээ бодох хэрэгтэй. Амен. Амен. За Мойсегоос ийм зүйлийг бид нар сурья. За ер нь дүгнэе. Дуусгая. Би 11:40 болсон байна. Одоо ер нь дуусгах ёстой, тийм ээ? За одоо ерөнхийдөө дүгнэе хэдүүлээ. Тэгэхээр сайн зуршил гэдэг зүйл юугаар бий болох вэ гэдэг нь бид нар нэг л зүйлийг харна. Тэр бол итгэлээр. Амен. Есүс Христэд итгэлээр бид нар бүр нандин, эрхэм, үнцэнтэй тэр зуршлуудаар бид бэлхах болно. Амен. Есүс Христэд итгэх итгэлээр бид нар муу зуршилаасаа сална. Салсан. Амен. Өөрчлөгдсөн, угаагдсан, цэвэрлэгдсэн. Тэгээд тэр мөр зуршлуудаа бид хайсан. Дагаж дурсгаргүй болсон. Амен. Энэ бол итгэлийн сайн зуршилын үр шим. Үүнийг эзэн өгсөн юм аа. Түүнийг бид эзэнд итгэх итгэлээр бий болгож амьдарч байгаа юм шүү хэвчээ. Амен. Дүгнэлтэн дээр нэг жишээ авъя. Тэр юу вэ гэхээр Есүсийн талаар. Есүс уулан дээр гарч залбирдаг байсан. Энэ бол түүний зуршил болсон үйлдэл байсан. Хөөрхий ядардаг байсан баг. Яаваа гэхээр ингээд мянган хүн учаалаа пастора залбираач. За пастора гэж хэлэхгүй харна. Багшаа тийм ээ. Библийнхаа дагуу л явъя. Эндээс жоох өөрчлөгдөх гэж байна. Уучлаарай. Багшаа. Сайн багшаа. Сайн багшаа л гэдэг тийм ээ. Сайн багшаа. Та өрөөгөөч гэдэг. Тэгээ хөөрхий ядарсан. Хүмүүсийн төлөө зөвхөрсөн. Аав минь тийм ээ энэ дэлхийг бүтээгээд хүнийг төгс төгөлдөр ариун амьдруулахаар хүсэж байхад энэ хүмүүсийн байж байгааг энэ гим нүглээсээ болж эднэрийн энэ уйлж дуулж өвхөж хадаж өвчин зовлонгоор нэрвэгдэж бие биенээ харааж зөвхөж алж хядаж байгаа энэ байдлыг тэгээд Есүс нэг зүрх сэтгэлээ нэг уудлах хэрэгтэй болж байгаа. Яамаа гэхээр уул руу гар. Чэдүүн уул руу гарна. Чэдүүн уул руу гарлаа залбирна. Тийм ээ? Залбир. Хэн залбирх уу? Эцэгтэй залбирна. Эцэгтэй юу ярих уу? Болж байгаа бүх барьцаасаа ярина. Би тийм хүн идгэлээ, тийм хүнийг босгоолоо. Тэр хадин гаргаартай хүний гар гайхалтай боллоо. Энэ бол агуу таны өрөөл та болвол эзэн аамен аваа танд баярлалаа. Одоо юу гэдэг тэрний төлөө тэгэл дагалдагчдын төлөө залбирдаг байсан байх гэж би боддог. Юу гэхээр дагалдагчдыг минь хүчрхэгжүүлээд зоригжуулаад яг цаг болоод товлсон цагт бидээ шүргөгдөн тэгээд тийм үү. Тэд үлдэн, тэд хавчигдэн, зовн, үхэн, дуулна. Чэдүүн уул руу гардаг байсан. Энэ бол одоо Есүсийн маш сайн зуршил байсан. Есүс тэгэх шаардлагагүй шүү дээ. Өөрөө бурхан юм чи.
Тийм ээ? Өөрөө шийдэж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Гэхдээ даруй зүрх сэтгэл. Яваал чэдэн уул руу гараал тэгээд өвдөг сөгдөл эзний өмнө залбираад. Тэгээд Есүс цовдлогдохынхаа өмнө дагалдагч нараа дагуулаад сэргэг бай. Цаг ойрхон байна гэдэг. Нөгөөдүүд нунтаал сайхан ургираад. Гэхдээ сэргэг бай та нар алуу босоож одоо нөгөө цаг ирж чинь хөрхөө өөрөө өвдөд байгаа шүү дээ. Уйлаад байгаа, дуулаад байгаа. Одоо өвдөн шүү дээ. Зовн шүү дээ. Одоо би яана. Тэр юм ингээд өөртөө ингээд нөгөө хүн л болсон байна байгаад байгаа. Тэгтэл ингээд очингод нөгөөдөл нөө сайхан ургашаал унтаал. Тэгээ сэргэг бай, залбир, цаг ойрхон байна. Тэгэхээр Есүсийн тийм үү бидний эзний тэр сайн зуршлаар бид нар амьдрах хэрэгтэй байна хатус. Бүх одоо энэ амьдралын бүх нухчаа бүх зүйлийг тийм үү завгүй амьдралаар явж байгаад нэг эзэнт нэг юм цонх гаргах хэрэгтэй. Залбирдаг цаг тийм ээ. Эзэн минь бүх зүйлээ хаяад аваа би ингэсэн тэгсэн дуулсан уйлсан одоо би ингэсэн тийм ээ. Тэгж яагаад унтсан ч болно шүү дээ тийм ээ. Амен. Эзний өвөр цайхан унтсан ч болно шүү дээ. Амарсан ч болно. Ийм цаг биднэрт хэрэгтэй. Бид нар ийм зуршилыг бий болгох хэрэгтэй байна хатус. Амен. Зөвхөн эдний өдөр ирээл мөргөл дээр залбирах уу? Үгүй ээ. Бид нар өдөр болгон өр хүүхдүүдийнхээ төлөө, ажил хөдөлмөр бүх зүйлийн төлөө, дэлхийн ертөнцийн төлөө, ертөнцийн хязгаар хүртэл залбирсан ч болно шүү дээ. Амен. Харин үндэстнүүдийн төлөө ч залбирсан болно. Бүх зүйлийн төлөө. Эзэн бүгдийг зөвшөөрсөн. Тэгэхээр ийм зүйлийн төлөө бид нар үнийг зуршил болгож, энэ итгэлийг барьж байгуулах ёстой байна хатас. За Магдалины баг маань гараад ирээ. Хамтдаа залбирцгаая. Тэгэхээр Ром 7 дугаар бүлгийг та бүхэн маань цаг гаргаад харуул сайн. Тэнд яг энэ хоёр зөрчил байгаа тийм ээ. Бид нар мэд 7 дугаар бүлэг дээр байгаа. Паул ч өөрөө үнийг хэлсэн шүү дээ. Надад хоёр зүйл байгаа. Гэхдээ би алийг нь тэжээх вэ гэдэг нь бас тэр хүний сонголтоо гэж. Харин 8 дугаар бүлгийн 1-р эшлэлдэр Паул хэлсэн. Баярлалаа. Шалтгаан нь юу гэж? Би одоо энэ муу зуршлуудыг загалмаа дээр хадах хүчийг олсон. гэж тунхагласан шүү дээ. Тэр хэн бэ? Тэр бол Есүс Христ. Миний төлөө өгсөн учраас би энэ бүх муу гэмнүглүүдээс чөлөөлөгдөх ивэлийг авчээ гэж Паул бүр уулгаалдаг хэлсэн шүү дээ. Амен. Хамт залбирцгаая. Хамтдаа магтан дуулцгаая. Тэгээд таны дотор байгаа альва муу зуршлуудыг бүгдээрээ эзний өмнө одоо улаан залбирцгаая. Амен. Амен.